За өнөөдөр би та нарынхаа энергитэй холбоотой маш чухал мэдээллийг хуваалцъя гэж бодлоо. За яагаад вэ гэвэл өнөөдөр тэргэл сартай үдшийн битүүний өдөр буюу өмнөх өдөр байгаа. За ер нь бол тэргэл сар болгонд л гардаг. Яагаад энэ удаа онцлогтой байгаа юм бэ гэхээр энэ 5 сар маань 2 тэргэл сар гарах сар тохиож байгаа юм байна л да. Ер нь илүү онцлогтой байна гэсэн үг. 5 сарын 1-нд нэг тэргэл сар гарна, 5 сарын 31-нд мөн тэргэл сар гарна. Нэг сард 2 удаа тэргэл сар гарна гэдэг маань ер нь бидний амьдралд хувиралт өөрчлөлт ирж байна, шинжилэлт ирж байна. Цаг хугацаа аливаа амиг жоохон яаруу те өөрийгөө шинжлэх өөрчлөх зам руугаа илүү яаруу орохгүй болохгүй гэсэн үг. За тэгэхээр бид бүхэн одоо энэ дэлхийн энергийн мэдрэмжийн хувьд сая 4 сард юу болсон бэ гэхээр маш олон сорилтуудтай хэцүү сар байлаа. Юу вэ гэхээр сэтгэл зүйн сорилтуудтай, эд баялаг мөнгөний одоо сорилтуудтай, энерги урсгалын сорилтуудтай, ихтгэл үнэмшлийн сорилтуудтай сар байсан. Тэгэхээр хүн болго өөр өөрийнхөө энергийн төвшөндөө ямар одоо байдлаар ингэдэг би мэдэхгүй ч өөр өөрийнхөө төвшөндөө одоо энэ энергийн сорилтуудад орсон байгаа харилцааны гэр бүлийн эсвэл санхүүгийн гих мэтчлэн те. Эндээс бид нарыг юг ойлгороо гэж байгаа вэ гэхээр 4 сард бид бүхний нийт одоо энэ дэлхий дээр амьдарч байгаа бүхий л хүмүүсийн сэтгэл зүйн хувьд бол төвчээртэй байгаарай. Өөрийн үн цэнэ дээшлүүлээрэй. Өөрийнхөө үн цэн гэдэг зүйлийг та гүнээс нь олоорой гэдэг сургаалтай тийм сарын энерги явж өнгөрлөө. Тийм учраас биднэрт өөрийнхөө үн цэнийг мэдэрч чадахгүй байгаа юм шиг мэдрэмжүүд, харилцааны асуудлууд орж ирсэн байж болно. За эсвэл төвчээр шаардсан, шандас сорьсон гэдэг шүү дээ. Иймэрхүү үйл явдлууд тань тохиолдсон байж магадгүй. Хэрвээ ийм үйл явдлууд тохиолдож байгаа бол та өнөөдөр тэргэл сартай үдшийн битүүн өдөр буюу өмнөх өдөр нь танаас нэг үйлдэл хийхийг би хүсэж байна. Юу вэ гэхээр шинжлэлт, өөрчлөлт, хувиргалт ирэхэд одоо амьдралд ирэхэд юуг бид нар хийх ёстой гэдэг гэхээр аль хэдийн танд үйлчлэгээ болчихсон зүйлүүдийг явуулж, цэвэрлэж, цэгцэлж өөртөө хуучин зүйлээсээ салж зай гаргах ёстой байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр гэрийн энергийн хувьд те аль хэдийн хуучирчсан, эвдэрчсэн, тавилга, идэл, хэрэглэл янз бүрийн танд таалагдгаа болчихсон сэтгэлдээ нийцгүй байгаа зүйлүүдээ шатаах, цуглуулж байгаа шатаах те. За мөн хувцас сунар дотроо ч гэсэн ингээ харж агаад за энийг бол үнэхээр өмсөхгүй юм байна. Магадгүй тантай одоо харилцаагүй байгаа хүнээс ирсэн идэл, хэрэглэл байж болно. Аль хэдийн тантай таагүй харилцаа үүсгэсэн хүмүүсийн зүйл байж болно. Эсвэл хэн нэгэн танд өгсөн ч гэсэн тэр хүнтэй та одоо харилцаатай биш байгаа бол тэдгээр зүйлүүд буюу хуучин өнгөрсөн хязгаарлалтанд бид нарыг бариад байгаа зүйлүүдээ шатааж, чөлөөлж явуулах өдрөө гэсэн үг. Өнөөдөр хийж болно, мөн маргааш хийж болно. Аль нь идэвхтэй тэргэл сартай өдрийн битүүний өдөр буюу өмнөх өдөр нь хийвэл илүү идэвхтэй байх учраас өнөөдөр би та нартай хуваалцаж байгаамаа. За ингээд өөрийн идэл хэрэглэл ингээд одоо орчин офсоос ч юм уу те харж байгаа энэ үнэхээр надад таалагдахгүй энийг явуулах шатах одоо цаг нь болсон гэ ямар нэгэн харилцаа мэдрэмж авахгүй бол зүгээр нэг тийм мэдрэмж явуулмаар шатаамаар хэрэггүй гэж бодож байгаа танд үн цэнгүй болцсон зүйлүүдийг л хэлээд байгаа. Эдгээр зүйлүүдэд цуглуулж байгаа дарц хүч ч юм уу шар тус тусааж байгаа сайхан гадаа өнөө орой ингээд өргөө шатаачиж болно. За түүнээс гадна сэтгэлийн төвшрүүдэд арилгах хэрэгтэй байна. Юу гэсэн үг гэхээр өнгөрснөөс авсан гомдлоо, айцаа, орхигдсон юм шиг мэдрэмжээ хайр дүүр авч чадаагүй байдлаа гих мэтчлэн зүйлүүдээ цаасан дээр бичээд бас өнөөдөр шатаах хэрэгтэй байна. Ингэжээж та аз жаргалтай буюу дараагийн шинжилт өөрчлөлтийг дууцсан амьдрал руугаа шилжих боломжтой. Гол нь аврал одуулах цаастай ажилдаг. Манайхаас аврал одуулах цаасыг авсан хүмүүс маань бол мэдээж тэр цаасан дээрээ бичнэ. Тэр цаасыг авч амжаагүй байгаа хүмүүс нь бол өөртөө байгаа цулгаа цаасан дээрээ бичиж болно. Гол нь өөрийгөө сайн одоо эмчлэхийн тулд бүр дотроосоо те айдас мэдэрсэн үү, одоо те гомдол мэдэрсэн үү, цөхрөл мэдэрсэн үү, эсвэл та ашиглагдсан юм шиг мэдрэмж авсан уу? Юу байсан тэр бүхнийгээ бичээд тэмдэглээд тэгээд өнөөдөр гоо ингээд цуглуулж агаад мөн тос тусааж агаад шатаачиж болно. За ингээд өөрийгөө тайвшруулаад дотоод гоо үзэсгэлэнгээ өөртөө дуудаад ирэхээр бидний амьдралд ирж байгаа шинжилт өөрчлөлтүүд маань илүү хурдан орж ирэх боломжтой. Тэгээ өнөө оройны сар манаас ирж идтэй маргааш оройны тэргэл сар манаас нэлээд энергитэй сарууд байгаа учраас дотоод үннээ илчилж амьдралдаа шинжилт өөрчлөлтийг дуудаарай. Нэгэн танд үйлчлэгээ болсон зүйлүүдийг явуулаа, битгий хорогдоо. Тэр хязгаарлагдмал энергиудтай таны дараагийн ахиц дэвшлүүдэд ингээд саад болоод байна. 4 сардаас мөнгө төгрөгийн ч юм уу энерги урсгал нэлээд одоо хаалттай сар болж өнгөрсөн нийт амын дунд мэдээж амжилттай байсан хүмүүс байгаа бах. За ер нь бол тийм одоо массаар нь тийм байх шаардлагатай тийм энерги ирсэн. Гэхдээ тэр энерги нь юуг харуулад байгаа вэ гэхээр үн цэнэ илүү үүсэг мөн ямар нэг юм хязгаар
тогтоод байна гэдэг тань өөрөөсөө нь явуулах сэтгэл зүйн асуудлууд байна гэдгийг танд тодруулж харуулсан. Сая 4 сар маань одоо 5 сард бол үйлдэл хийгээд илүү хөгжилтэй байгаад тавьж явуулах зүйлүүдэд бичиж дагаад энэ үйлийг хийгээд өөрийгөө цэвэрлээд нэг левел ахиараа гэдэг одоо энэ чиглэлүүдийг та нартаа өгөхийг хүссэн юм аа. За мэдээж манай одоо тэргэл сарны нууц группт байдаг хүмүүс байна бол бид бүхэн хамтдаа ингээд зан үйл хийдэг, үйлдэл хийдэг, хүндэтгэл бясалгал хийдэг байгаа. За мэдээж орж амжаагүй байдаггүй хүмүүс маань бол өөрийнхөө хэмжээнд энергийн цэвэрлэгээ хийгээрээ дастаа усанд орж болно, содтой усанд орж болно. За мөн өөрийнхөө одоо тийм мэддэг одоо манай номтой блог дээр байдаг заавруудаас шившлэг хийж болно. За мөн одоо тавьж явуулах цугларсан зүйлүүдэд ингээд цэвэрлээ тавиад явуулчихаар танд дараагийн алхмуудтай орж ирнэ. Мөн хамгийн чухал зүйл хин нэгэнд гомдсон бол хин нэг үзий ядаад байгаа бол хин нэг нь таны сэтгэлээс гарч чадахгүй тэр үйлдэлийг нь бодохоор ингээд сэтгэлийг тань өвтгөөд байгаа бол энийг хамгийн сайн явуулах хэрэгтэй шүү. Энийг явуулж иж бид хүн дараагийн левел рүүгээ ахин амьдралд шинжилт өөрчлөлтүүдгээ дуудана. 5 сардаа илүү идэвхтэй, илүү энерги урсгалтай байх боломжтой болж байгаа гэдгийг та нартаа сануулахыг хүсье. За ингээд та нартаа амжилт хүсье.